Өчигдөр Улаанбаатар хот орчмоор салхины хурд 15-аас 19 м/секундэд хүрсэн. За улмаар 11 цаг 30 минутын орчимд гигантын хотхны гадна талын хавтан буюу фасад машин дээр унаж заазаар хүний амнаас гэмтэх байна. Тэгвэл тус байрны фасад өмнө нь унаж байсан. За энэ нь технологийн алдаанаас болсон гэх тайлбарыг албаныхаа өгч байна. За үзэгчдээ бид гигантын хотхны гадна талаас мэдээлэл хүргэж байна. Өчигдөр тус барилгын фасад унснаас болж машины шил хагарсан юм осол гарсан байгаа. Одоогийн нөхцөл байдалд бол эргэн тойрон тууз татсан юм нөхцөл байдалтай байна. Гэхдээ үүнээс өмнө буюу 4-р сарын 19-нд мөн тус барилгын 8-аас 12 давхрынх нь фасад унсан ийм асуудал үүсэж исэн байна. Тухайн үед бол сууц өмчлөгчдийн холбооны зүгээс нийслэлийн хяналт шалгалтын газар албан бичиг хургуулээд тухайн албан бичгийн хариу ирээгүй байсан гэх тайлбарыг өгч байна. Тэгээ өчигдөр яг ирсэн чинь нөгөө машин дээр энэ машин удаа ингээд тавигдсан машин дээр харин унж таарсан билээ. Хүн байхгүй ерөөс хүн хөдлөгдгөө машин дээр ирсэн чинь нилээ унтсан. Тэгээ хүмүүс айдастай энэчээс хүмүүс өрнө. Энд манай нэг хүн машина тавьдیں۔ Тэгээ яг хажууд нь тавьсан байсан. Тэгээд би өстэй яг хөдөлгөөгүйсэн бол миний дээр унах байсан байна гэж тэгэж ирж исэн. Айцтай байлгүй яхад ч одоо хизээ буугаад ирэх нь вэ гэж харж байгаа шүү дээ, тийм ээ. Баталгаа байхгүй шүү дээ. Одоо энийг л харахгүй. Нэг жоохон салхиулахад л ингээ унаад ирж байна. Зүгээр явж гад юм дөртөн идэх ч бас амар асуудал. Гигантын хотхныг Жигүүр гарант компани барьж 2014 онд ашиглалтанд оруулж байжээ. Тодорхойлбол тус барилга ашиглалтанд ороод 11 жил болж байгаа. Барилгын тухай хуулиар аль буруутай этгээд хариуцлага хүлээх үүрэгтэй. Энэ тохиолдолд Жигүүр гарант компани фасадыг тогтоохдоо технологийн алдаа гаргасан гэх тайлбарыг өглөө. Иймээс тухайн компанийн хувьд засварын ажлыг хийхээр болсон байна. Барилгын фасад унсан тохиолдол өмнө нь нэг бус удаа гарч байсан. Нийслэлийн хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөлт бус хяналт шалгалтыг хийдэг. Гэвч алдаа нүдэнд ил харагддаггүй учраас хүндрэлтэй байдаг гэдгийг хэлж байлаа. Энэ дээр бол барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлд тодорхой заасан гэж байгаа. Технологийн алдаатай тийм эрсдэл үүссэн байж байгаа. Тэгэхээр технологийн алдааг бол аль буруутай этгээд нь хариуцсан гэдгээрээ бид бүхэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажиллагаагаар бол ерөнхийдөө бол холбогдох газрууд нь үүрэг өгөөд хугацаатай үүрэг өгч засварлуулах, технологийн алдааг засварлах ийм арга хэмжээл авч ажиллахаар төлөвлөд ажиллаж байна да. Барилгын гадна талын фасадад тусгайлж заасан стандарт манад өмнө нь байгаагүй. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 1-р сарын 27 оны шийдвэрээр барилгын хийц, эдлэхүүн, техникт хамаарах хотын стандартыг баталсан байдаг. Тус стандартад орон сууцны барилгын дулаалга гадна фасадад тавих шаардлагыг тусгаж өгсөн. Гэвч стандарт ирэх 10 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм а.